За миний YouTube channel тавтаа морил. Өнөөдрийн бичлэгээр би та нарт hair care routine үзүүлнэ. Яаж үсээ арчилдаг. Тэгээ юу хэрэгэлдэг өнөөдөр үзүүл. Тэгээд яаж blow out хийдэг үзүүлнэ. Ингээд нэг амар гоё wave болгочтой шүү дээ. Тэрийг гэртээ яаж өөрөө хийдэг үзүүлнэ. За хэдүүлээ шууд эхэлцээ. Яг бол би жоохон яарсан байна. Би үсээ угаацсан. Гэхдээ би үсээ юугаар угаадаг, ямар шампунь, ямар маск, яаж хэрэглэдэг та нарт тайлбарлаад үзүүлээд явъя. Үсээ угаацсан тийм болохоор юунд татаж байгаа. Альчуурна. Би үсээ угаахдаа шампунь гэвэл энэ Sebastian Dark Oil гэдэг брендийн энэ шампунь хэрэглэдэг. Би энийг бүр аль дээр авч байсан. Энийн өмнө би Kerastase-гийн ийм цэнхэр шампуныг хэрэглэжсэн. Би энэ зургийг тавьчих тэр нь дууссан. Тийм болохоор би энийг хэрэглэж байгаа. Сард 1 удаа 2 удаа ч юм уу би ийм өсний scrub хэрэглэж байгаа. Энийг би нэг advent calendar-ийнхаа боксноос авсан. Тэгээ энийг ингээд 7 сард 1-2 удаа ингээд хуухан дээр scrub хийж байгаа. Би 7 хоногт үсээ 1 удаа угаадаг. Эсвэл 5 хоногт нэг гэх юм уу жоон тиймэрхүү. 7-аас 5 хоног хүлээдэг. Яагаад тэгэж угааж байгаа вэ гэвэл миний ус амар гимтцэн, тэгээд амар хуурай олчдөг. Үсээ байн угаад ах юм бол бас улам их хуурай олдог. Тийм болохоор үсээ жоохон байлгаа, жоохон тослог байх бас сайн. Бүр амар тослог биш л дээ. Тэгээ жоохон. Тийм болохоор үсээ байн угаадгүй. Үсээ угаасныхаа дараа би үсэндээ Olaplex номер 3-ыг хэрэгэлдэг. Энэ бол үсийг илүү хүчтэй болох зориулттай маск байгаа. Гэхдээ ямар чийгшүүлдэггүй маск. Тэгээ Olaplex-ийг хэрэглэхдээ би жишээ нь ингээд шүнжэнгөө байлгаад юм уу эсвэл хідэн цаг байлгаад тэгээ дараа нь угаадаг. Olaplex хэрэглэж авах орондоо бас Olaplex-ийг би зүгээр ингээд өсөндөө түрхдэг. Тэгээд Olaplex-ийг хэрэглэж авах орондоо энэ argan oil гэдэг тос авсан байгаа. Тэгээд бас энийг одоо юу гэдэг юм бол rosemary oil гэдэг ийм 2 тос би авсан. Энэ нь бол жинхэнэ ингээд тос нь ямар ч хүсний зориулт мориулттай биш. Би энийг зүгээр өөрөө яг ингээд жинхэнэ тосоор нь аваад тэгээд энийг хуйхандаа түрхдэг. Миний сонсноор бол ийм rosemary oil сургуулахад амар сайн. Тийм болохоор бас үсээ угаахынхаа өмнө хэдэн цагийн өмнө ч юм уу яг тэр одоо би маргааш шин үсээ угаая гэж бодвол шөндөө энэ тосыг үсэндээ түрхээд тэгээ унтждаг. Тэгэхээр ямар ч Olaplex хэрэглэхдээ энэ тосыг ч гэсэн хуухандаа түрхээд байлгасдаг хэдэн цаг. Тэгээд хэдэн цаг байлгасныхаа дараа би үсэндээ маск түрхдэг. Тэгээ одоо ингэ чийгшүүлдэг маск түрхдэг. Би чийгшүүлдэг маскны зургийг энэ дээр тавьчих. Тэгээд бас нэг ийм өнгө илүү миний өсний өнгийг гоё болгодог маск түрхдэг. Тэгээд бас зургийг тавьчих. Тэр маск маань дууссан байгаа яг одоохондоо. Тэгээ өнөөдөр би нэг дэлгүүр ороод авах гэсэн чинь байгаагүй. Тийм болохоор би нэг шинэ юм өнгө оруулдаг маск туршиж үзсэн. Энэ ямар шүү гэдэг мэдэхгүй. Би өнөөдөр анх удаа туршиж үзсэн болохоор Wella-гийн. Гэхдээ миний хэрэгэлдэг бол тийм Maria Nila гэдэг энэ маш сайн надад амар таалагддаг. Тэгчмүүдээ чийгшүүлдэг нэг маск өсөндөө түрхдэг. Өсөндөө маск түрхснийхаа дараа тэрийг угаагаад би ийм ангижруулагч хэрэгэлдэг. Olaplex номер 5. Энэ жижигэн савтай. Тэгээд нэг хэрэглэх хэрэггүй. Гэхдээ би өсөө ингээд амар сайн чийгшүүлээд амар ангижруулагч хэрэглэх дуртай. Тийм болохоор би бас Maria Nila-гийн ангижруулагчийг зэрэг хэрэгэлдэг. Olaplex-ийг хэрэглээ жоох нэг аваа. Тэгээд Maria Nila-г жоох нэг аваа. Тэгээд өсөндөө ингээд түрхээд жоохон самнаад тэгээд бараг 5 минут байлгацдаг. За, энэ юмудаа хэрэглэснийхаа дараа би ингээд эндээс сууж байна одоо. Өсөө буулгах юм. Одоо миний өс амар норцсон байгаа. Нойтон байгаа. Гэхдээ бас жоохон хатцсан. Жоохон хатцсан гэж ингээд бүр амар юм устай биш. Одоо би энэ Kerastase-гийн хуйхны одоо сургуултыг серумыг түрхэнэ. Энэс би ингэж аваад хэдэн дроп гарын дээр ингэж авч агаад нэг их байх хэрэггүй. Тэгээ дээрэс энэ rosemary oil гэдсэн шүү дээ. Энээсээ бас нэг юм 2 туслыг бүр амар жоохно хэрэглэн. Энэ яг жинхэнэ одоо тосоор болохоор амар хурц үнэртэй. Муухан үнэртэй биш л дээ. Амар хурц үнэртэй. Тийм болохоор би 1 2 нэг жоохон ингээд 1 2-ыг түрхээд гарын дээр ингэж агаад хуйхандаа шууд түрхчдэг.
Тэгээ дараа чи миний хуйхандаа төрөх тос бол энэ Ordinary-гийн үсний бас серум. Энэ болвол шүн цэвэрхэн усан дээр турах ёстой гэсэн байсан. Гэхдээ би энийг ингээд усан доошнохоо дараа ч гэсэн турчдаг. Миний хувьд энэ амар сайн санагцсан. Би нэг зэрэг хэрэглээд амар удаагүй байгаа. Үсийг илүү юм шингэн биш өтгөн болгодог серум. Надад л таалагдж байгаа. За ингээ үсэндээ энэ серумыг түрхчлээ. За хуйхныхаа серумуудыг хэрэглэлээ. Тэгээ одоо үсэндээ болвол би энэ Lanza гэдэг брендийн ийм серум авсан. Тэгээ энийг ингээ жоох нэг аваад харандаа ингэж аваад үснийхээ доотлох хэсгийг ингээд түрхчдэг. Тэгээ серумуудыг түрхснийхаа дараа ер нь бол би буцаад одоо ийм альчуураар биш. Гэхдээ подолкоор үсээ ороогоод жоо хатаадаг энэ бүх юмнуудыг шингээх гээд. Гэхдээ өнөөдөр надад тийм зав байхгүй болохоор хэдүүлж шууд явцгаая. Миний адвент календаруудаас надад баахан өсний тоснууд. Тэгээд би одоо бүгднийг нэгээр нь туршиж үзэж байгаа. Impercy Reed гэдэг энэ брендийн hair I Need a Hero Wonder Balm Hair Primer гэсэн энийг өнөөдөр туршиж хэрэглэе. Ингээд жоох нэг авч агаад үсэндээ түрхэж байна. За одоо ингээд үсэндээ түрхснийхаа дараа заавал heat protection spray хэрэглэнэ. Халуунаас хамгаалах ёстой. Тэгэхгүй бол үс амар хуурашна. Би минийх бол Idavari ийм энэ Шведийн брендийн нэг юм heat protection. Ямар ч хамаагүй heat protection байхад болно. Гэтэ heat protection хэрэглэх амар чухал. Одоо heat protection хэрэгэлсэн. Одоо хэдүүлээ blow out руу орсон. Энэ саяны хэрэглэсэн юмнууд баг миний бүх үсэндээ хэрэгэлдэг бүтээгдэхүүнүүд байх. Би юу мартааг баг. Хамгийн түрүүнд би юм зүгээр сенсээр ороод үсээс сенсэд нь яг гэвэл дараа нь энэ нөгөө нэг энэ сенсээр орно штэ. Тэгээ энэ сенсээр орохдоо миний үс тийм амар нойтон биш. Одоо ингээд жоохон чигтэй ах юм бол бас үйлжилдэг. Тийм болохоор ингээд нойтон бахт нь хийгээд хам бол амар их цаг гардна. Миний үс энэнгээр сенсэж байгаа. Тэгээд бараг 90% хатцсан бахт нь энийг хэрэглүүл бас үйлчлэнэ. Тийм болохоор би зүгээр сенсэд нь эхэлж. Та нар өөрсдийнхөө үсийг мэдж байгаа илүү за хэлбэрт оруулахын тулд одоо жишээ нь бүр наатан бахтан заавал ингээд орох хөстой ч юм уу одоо ингэж хатаах хөстой эсвэл бүр хуурай байсан ч гэсэн энэ тэрнгээр орох юм бол үйлчлдэг гэдгээ та нар өөрсдөө мэдж байгаа. Зарим хүснүүд ерөөс нь хэлбэрт ордгоо тэгээд та нар өөрсдөө тэрийг мэдж байгаа. Гэхдээ миний үс ямар ч 90% хатцсан байх юм бол энийг хэрэглэхэд болдог. За би үсээ сенситив тийм. За ус маань 90% хатчлаа. Жохон чихтэй. Тэгээ одоо яах вэ гэвэл би үсээ 2 ингээ хуваалцдаг. Нэг дунд нь ингээд 2 хуваагаад одоо энэ сенсээ гаргаж ирнэ. Тэгчмүүдээ энийг би ингээ 2 хуваацдаг. За энэ нэг хэсэг гэж одоо тэгээ нөгөө хэсэг ингээ 2 хэсгээр хуваагаад миний ус жоох ингээ хуваарсан болохоор зарим нь ингээ богино. Тэгээд богино уртаар нь ингээ хуваа. За энэ хоёрыг эхэлж янзлна гэж бодоод тэгээд би ийм юмнууд хэрэглэнэ. Ийм бөөрийнхөө ороодаг юм. Миний энэ доотлын үснүүдийг би тотгошоогоо сенсдэн. Одоо ингэж барьж агаад тэг ингээд тотгошоогоо ингэж тэгээ ийшээ эргүүлээд ингэж жоохон байлгаж байгаа. Тэгээд та нар одоо харна. Тэгэхээр би энийг сенсэж байхдаа ярьж чадахгүй болохоор сенсэж дуусныхаа дараа би энийг ялс аваад халуун бахт нь ороогоод тотгошоо нь ингэж ороогоод тэгээ ингээд байлгаж байгаа. За би эхнээсээ ингээд сенсэж үзүүлнэ.
За одоо ингэж аваад тэнгуүтийн борчуур олцоод тэ борчуур гэж ингэж буул юмтай энэ гялс аваад тэгээд би яг талынхаа урд гэрэл тавьсан болохоор харагдахгүй байна. Тэгээ хамгийн ингэж чадхаараа дээшлүүл. За нэг юмрхөө. Одоо дараачих нь хэсэг юм. Нэг адилхан. За одоо дахиад адилхан. Авчих юм байхгүй болчихно. За одоо нөгөө талаа. Яг адилхан. Дээдлээс хэм болвол дээдлээс бус туснаас арай жоохон богино уурч болох. За яг энэ уртлын энэ хэсгээ би дараа нь хамгийн сүүлд янзлан тийм болохоор энийг хураачна. Энд нэгийг тэгээд энд нэгийг. Тэгээ энэ үсээ би дээш нь ингэж юу яа. Одоо ингэ сая дотгошоо байсан шүү дээ. Одоо ингэ нөгөө тийш. За ингээд одоо нөгөө тал нь за одоо хамгийн сүүлж явах нь энэ дээдл хэсгээ. Энийг би хоёр талаас нь хоёулан гарын сэнсдэн тэгчмүүдээ ороохдоо доороос нь ингэж орно. За би танарт үзүүлье.
За орохдоо ингэж орж байгаад за одоо үсээ ийм болцсон байх дээр нь би жоохон хүлээн энийг одоо халуун биш хүүтэн болгоно. Тэр орондоо би нүрэ бодоод байгаа юм. Тэгээ хэдүүл энэ намайг нүрэ бодоход дараа болзъя. За би нүрэ амжилтлаа. Одоо үсээ зодлцгаая. Одоо доотлоос нь эхлэе. Тэгээ яагаад заавал ингэж ороогоод байгаа вэ гэвэл би ингэ ороохгүй зүгээр сэнстэд байлгах юм бол жоохон байж агаад энэ юу нь буучт юм блэ. Тийм болохоор ингэж ороогоод тогтоох юм бол илүү сайн барьдаг. Тара. Амаа би микрофоноо дараад ярьсан байна. Ямар ч байсан үсээ задлаа. Тэгээ одоо хамгийн сүүлчийн алхам нь бол энэ дээрээс тос түрхэн жоохон. Гэхдээ ингээд энэ одоо бүр амар одоо ингэсэн байгаа шүү дээ. Тэгээ энэ жоохон буучин тийм болохоор илүү дээр харагдана л да. Миний туршиж байгаа үсний тос бол энэ Olaplex-ийн номер 5-ыг би одоо туршиж үзэж байгаа. Тэгээ энэ дээрээсээ би American Oil-о бас холиод хүрч байна. Ингэж авч аваад ингэж аваад дээдлээс гэж байгаа сонирн болсон байна. Би энийг одоо зүгээр ингэсэн хэвчээд гайг болгож байна. За миний үс нэг иймэрхүү боллоо. Тэгээд та нарт имжлэг таалагдсан таалагдсан лайк дараарай, коммент бичээрэй, subscribe дараарай. Тэгээ бас зүгээр үзэж олно. Тэгээ хэдүүлээ дараа чахаа бичлэгэн дээр уулзцгаая. Баярлалаа.